За сайн байцгаана уу та бүхэндээ 5 сарын 13-ны өдрийн мэндийг хүргэе. За улаан лойл савнд суулгас улаан лойл маань нэг юм байна. Энэ жил савнд суулгаад нэлээд их улаан лойл туршилтын маягаар ингээд суулгасан байгаа. За сарна минь шар цэцэг гарсан. Шар цэцэг гарсан. Энд болохоор драхен бүрэгт нөгөө луун жинс нэг юм жижиг юм байна. Манго нэг юм байна. За тэгээд энд бас лайла тарьцаа ингээд усны савнд 5 литрийн усны савнд тариад цаа талын нар тусаад байгаа хэсгийг нь болохоор ингээд цаасаар хаацсан нөгөө үндсээ нар цохиулахгүйгээд тэг савнд тарьсан тэгээд нэг иймэрхүү ургаж байна. Та нарыг бас савнд тариад ингээд ногоогоо улаан лайлаа ургуулж болно шүү гэдэг аминда туршилт олгоод ингээд тарьсан байгаа нь. За одоо та бүхэндээ хөлөмжөндөө үзүүлье. Хөлөмжөнд ургаж байгаа лайлаа. Сайн гаднаа нэг юм сарвч бариад тэгээд бас улаан лайлаа суулгасан. Нэг иймэрхүү байна. Гадаа суулгасан улаан лайл маань. Энд 3-аар голдон 4. Энд 4 хийчихсэн. За энд ингээ 2 хийсэн байгаа. Энд бас лайл орж ирнэ. Дахиад нэг 2 лайл өгөндөө. Энийг лайл сууны навчийг аваад ингээ шигтгэсэн чинь гадаа тэгээ шарлаад хөрхөн ургаж байна. За нэг юм байна. За би хөлөмжөндөө ороод ирлээ. Нөгөө халгаа хийгээд суулгасан лайл маань 14 хоногт ийм болцсон байна. Одоо 14 хоногт нөгөө таналтаа хийхээр болчихсон байна. Энэ саримсан донд суулгасан улаан лайл хамгийн сүүлд суулгасан энэ тэгсэн мөртлөө бараг саримстайгаа зэрэгцээд гараад ирсэн байна. Ингээд улаан лайл маань газар унаад тэгээ нодончлын унсан өрн ургаад ах юм. Энэ хараа. Тэгэхээр наваад ингээд саунд хийсэн би юм да. Тэгсэн чи энэ ч дахиад нэг хараа нодон нөгөө улаан лайл маань болцсон гүцэд хагарсан байхгүй. Тэгээд зарим нь хагараад хаарсны ингээд газар унсан байсныг төөж аваачгүй хайцсан. Тэгсэн чи хараа. Тэгээд энэ тэмдгүү ингээд улаан лайл гараад ирсэн. Одоо хөлөмжээр дүүр улаан лайл байна. Ингээд тараа. Тэр энэ бүр багсаач хараа. Хараа. Ингээд зөнд улаан лайл гараад ирсэн. Одоо хөрсөөс ирүүлээд малтахаар тэгээд эднэр бүгдөө ямар ч аргагүй л дээ ургах аргагүй. Тэгээд улаан лайл маань суулгасан 4 сарын 30-нд суулгасан улаан лайл маань лайлын өгөөд эхэлсэн цэцгэлцсэн халгаанд суулгасан. Халгаад орон хийж өгөө суулгасан улаан лайлнууд маань байна. За их халуун байна. Тэгээд би та бүхэн зүгээр сонирхуулаад нэг улаан лайлыг таналт хийгээд үзүүлээ. Би энд ингээ ус бэлтцсэн байна. За одоо цөмөрөө таналт хий. За энэ улаан лайлны маань цэцэг нь энэ ч гараад ирсэн байгаа биз тийм ээ. За тэгэхээр энэ цэцэгнээс доошох энэ мөчрүүд бол ер нь хэрэггүй гэсэн үг байхгүй юу? Энэ цэцэг гараад ирсэн юм чинь. За эхлээд энэ сугныхаа энэ навчных нь иш навч хоёрын засраас гарсан энэ сугныхаа лайлыг ингээд танаж аваад усанд хийчихээ. Ингээд танаад усанд хийчихээ сайхан үндэс гарна. За энэ лайлны маань навч нь энэ ишин байна.
Тэгвэл энэ навч иш хоёрын голоос гарсан энэ ишийг ингээд танаад аавна энэ лайлыг. За тэгээд энэ голоос нь гарч байгаа нандшгүй хараа ингээд үзүүртээ ингээд цаашаа ургахаар зориултын юм байгаа. Зүгээр дан навч биш. Харахад андшгүй байгаа. За одоо цөмөрөө энэ доор байгаа энэ бол хэрэггүй. Нэг тань чинь энэ одоо хэрэггүй. Нэг тань нь энэ хэрэггүй. Энийг тань чинь ингээ хоёр лойл байгаа байхгүй энд. За энэ цэцэг гарсны харалдаа энэ тэжээгч навчтай лойлын үлдээ чинь. За дараагийн лойлыг харъя цөмөрөө. Энд сугны навч байна. Энэ сугны навч хэрэггүй. Энэ навч хэрэггүй. Нэг авчи цөмөрөө улаан лойл тэгээд ус үзэх айгүй дургу. Тийм учраас германууд болохоор дор нь ингээд цэцгийн сав шигтгээд тэгээд хэрийгээ зөвхөн услаад байх юм билээ. За энэ жижигхэн юм байна. Энэ жижигхнийг ингээд орхичий доо. Энийг аваад за ингээд орхичин одоо тэгээ агаар үзээд хөрсөн сайхан болно гэсэн үг. За ингээд таналт хийгээд өгöd байна. Жохон өндөр ургаад ирэхээр нь зэрэг энэгээр нь ингээд уяагаар оёод сойчин. За би энд ингээд усанд хоёр шишгийг лайлны биш аваад хийчлээ. Энэ сайхан үндэс гарахаар нь зэрэг суулгачаад яг их лайлтайгаа зэрэгцээд жимсээ өгнө гэсэн үг. За энэ сайхан хайрхнуудыг одоо яана ингээд гараад ирцээ хараа. Тэргээр ингээд зөндөө ингээд лайлнууд гараад ирцээ хөө. За ингээд та бүхэндээ хэлэхэд улаан лайлныхаа доор ингээд халгаа хийгээд өгөөд халгаан дээр ингээд улаан лайлаа тарих юм бол ингээд хүчрэхийг сайхан ургана. Энэ хараа сугныхын навчтай айгүй өрт ургацсан байна уу. Одоо таналт хийхгүй бол хэцүү болцсон байна. Таналт хийхээс өргөхгүй. Нэг иймэрхүү ургасан байна. Тэр саримсан дунд бол бүр гоё хүчтэй ургасан байна. За энэ рүү бас юм сайхан ургасан байна. Хараа. Ингээд сайхан ургасан. Одоо энэ жижигүүдийг бол ингээд баг дээр нь чимхэд авчулаа амар. Та нар сугныхны энийг өрслөхгүй гэж бодож байгаа бол ийм жохон багт нь ингээд авчихад зүгээр. Нэрийг бол ингээд жохон дээр нь авчина. Энийг ч гэсэн ийм жохон багт нь авчвал зүгээр. За ийм жохон байсан ч гэсэн хэрвээ та нар ургуулъя гэж бодож байгаа бол одоо би энд шигтгэчихье. Ингээд сайхан нүхлээд тэгээд ингээ хийгээд өчгöd энэ ингээ дахиад хүндэс гараад өөрөө ургачихна. Жохон гэхгүй эднэр чи. Хажуу талд нь ингээл ойрхон газар ингээл хийгээд өчгөх юм бол ингээл ургачихна. За халгаан бордоогоор бортсон улаан лойл айгүй амттай тэгээд айгүй эрүүл тэгээд айгүй өсгөлэн айгүй сайхан боождаг. За энэ чи болохоор таруус хийж өгсөн юм аа хөө гэсэн чинь навчин жижигхэн нэг 4 ширхэг таруус энэ жил өрслөөсөн чинь бас нэг сайн биш байна. За тэгээд та бүхэнтэй захиж хэлэхэд улаан лойлныхоо доор халгаа хийгээд тарихад хүчрэхийг урган шүү гэж захив. За энэ рүү нөгөө алюминий мод мөчрнүүд маань нэг иймэрхүү байж байна. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Ургацсан нарвин байх болтугай гэж өрөөё.